Сайн байцгаана уу? Пицгийн сонирхолтой туршилт номынхоо 19 дахь туршилтынхаа Өсөрдөг мэлхийг хамтдаа хийцгээе. Хэрэглэгдэх хүүнээ гаргах юм байна. За. Нугас сарын Дугаар номер 19. 19 мэлхий. Өсөрдөг мэлхий. За. Хэрэглэгдэх нь хэрэг болох юм байна. Дээр нь 6 дугаар туршилтны нөгөө дугуй саранц 2 ширхэг. 6 дугаар туршилтаа тэгж гаргаж ирж байгаа. Тэн дотроос дугуй саранц. За миний хүн 2 дугуй саранцыг гаргачих. 6 дугаар юунаас баримлын шавраас авах юм байна. За хэрэглэгдэх нь болохоор юу юм бэ? Дугуй саранц 2 ширхэг энэ байна. савхмод. За савхмод. За баримлын шавар нь. За ийшээ тавиарай. 3D мэлхий. Мэлхийний ийм 3D ийм хоёр талдаа одоо хэлээ нэг янзлан. За тэгээд цав. За тэгээ хайж авах юм байна. За тэгээ цаасны утга хэрэгтэй болох нэ. Хэдүүлээ туршилтаа эхлэхийн өмнө заавартайгаа танилцах юм байна. Мэлхийний загварыг дүрсийн дагуу хайчлах юм байна. Энэ бүрхийг аав нь ингээд цаасны утгаар ингээд янзлаад өгч юм шүү. Цаасны утгаарыг бүрхий авах юм. За. Оо гоё ажилласан. За. Одоо энэ бүрхий окей. Цаасны утгаараа. Цаасны утгаар байна. За энийг болгоомжтой хийх үс аав нь хий. За ширээгээ мохоо болохын тулд эндээс юм ширлээд байгаа ч яа. Тийм ширээний тавсан дээр яг. За ингээд цаасны утгатай хөвчөөдөө болгоомжтой ажиллах хэрэгтэй. За хөл болон толгойн хэсгийн цагаан дугуй цаасыг голдоо нүхтэй байхаар ухаж аавна гэдгийг нь одоо энэ хоёр дахьыг нь аав хийж байгаа байхгүй юу? Одоо энэ нүхийг нь ингэж ухаж аваад энд чи одоо хоёр мэлхийний хөл толгой хэсгийг нугалах юм байна. Одоо наа энэ бүрхийг чинь ингэж нуглаад чүд нугангуудаа ингэ дотор талд нь оруулах юм шүү. Ингээд дотор талд нь арай нэг үзүүлчтэй юм аа. Наах гэсэн энийг бичгээр наах юм байна. Энийг ингэчих юм. Энэ төсгөл хэсгийг чинь. За одоо ингэж жагаад наач гэсэн. Тэгэнгүүт ингэж мэлхий чинь ийм хэлбэртэй ингээ яг ийм хоёр талаас нь харсан ч хоёулаа яг адилхан ийм болох нэ. За одоо наах хэсгээр наагаарай. За мэлхий нааж хооронд савхны бүдүүн толгой хэсгийг холбож 3D юу бүтээж хооронд хоёулаа савхны бүдүүн хэсгийг ширээн дээрээ бэхлээ. Энэ яг баримлын шавраа ширээн дээрээ эхлээд суулгалаа. Чи ямар байршлэр хийм бэ? Миний хөө ингэж тавьчих юм шүү. Наа ч юм бол ингэж юу яахгүй шүү. Одоо ингэж тавьсан ч гэсэндээ юу баримлын шаврмаар суур болж байна. За тэгэнгүүтээ бүдүүн хэсгээр нь одоо энэ савхчин ингээд энэ дээрээсээ доошоо ингээд бүдүүрсэн байгаа. Тэгэнгүүт энэ бүдүүн хэсгээр нь доошоо ингээд суулгаж өгөх нэ. Ингээд. За суулгаж өгснийхөө дараа соронзыг савхны нүх рүү одоо энэ бүрхий соронз байгаа шүү дээ. Хоёр талыг нь харуулж өгнөх хоёр өөр өнгөтэй. За тэгэнгүүтээ чи одоо аль өнгөн дэше харуулмаар байна? Улааны дэше. За улааныгаа дээшээ харуулад энэ бэхэлсэн сав руугаа хийчих. Хийгээ. За нэгийг ингээ хийчлээ. Тэгэнгүүт хоёр дахь соронзыг мэлхийнийхээ хөлд нөгөө нүх хийцэн байгаа хөлдөө одоо тааруулна гэсэн. Тэхийн тулд үгүй минийх ингэх юм бэлээ. Одоо энийгээ тааруулахын тулд эхлээд энэ соронзоо энийгээ ингээ улааныгаа ингээ хийцэн байгаа штэ. Тэгэнгүүт одоо эн чинь яах нь вэ? Ижил болвол яах вэ? Ижил байвал түлхэлцэх юм уу? Одоо ингээд түлхэлцэх юм уу? Альсвал эсрэг байвал
түлхэлцэх юм уу гэдгийг хэдүүлээ туршиж үзэж байгаа учраас яах нь вэ? Ингээд одоо эн чинь тэгэхээр ингээд ижил байх юм бол түлхэлцэж штэ. Энийг хэдүүлээ үзхийн тулд хоёр улаан хоорондоо түлхэлж байна. цэнхэр талаа дээш нь харуулад энэ дээрээ скотчийнхоо одоо энэ нааддаг талыг нь ингэж дөрвөн талд нь бэхлээд өгнө гэсэн үг. За хайцлаараа минийхөө. Хайцлаа. Энийг нааддаг хэсгээр нь ингээд өөрөн хилөөд дараагийнхаа хэлээд бэлтээрээ. за дараагийнхаа бэлтэж байгаа юм. За За, тийм хоёлаа удаа хачаагаарай. нөгөө цаасан мэлхийнийхээ хөл бэлтгэн гэсэн үг байхгүй юу? Бид бас аюу гоё мэлхий гинэ. За энэ наа чин толгой хэсэг юм гот. Одоо энийг ингээд гараараа хамаагүй хүрээд байвал бас наалдахгүй болчих магадгүй гэж ээж нь бодож байна. Тийм учраас яа одоо тийм удаа наац наач. Ээж нь туслах уу? Яа наад юугаа өчг надраг. Скотчроо цаваатай гэсэн нийл ороод. Хоёлаа. Ингээд зэнхсэн зарим юм энэ дээр тогтох нь тий. Ингод мэлхийгээ тогтооно. Одоо би болохоор нэг жоохон эн чинь нөгөө нэг савхан голоороо гүөх хэрэгтэй байхгүй. Тэгэнгუთ энийгээ ингээд та дайлуулах ингэж нөгөө нүхийн чөлөөтэй байх талаараа ингэж гаргаж өгнө. Тэгэнгუთ нэг хараад байгаа юм. болно шүү дээ. Аль тэгээд гоё боломжтой эн чинь ингээд моторч унаад авахгүй байхаарай. Тэр талаараа яа. За тэгээ миний хонаа чи нөгөө савхчаа явах учраас за тэгэнгүүтээ энэ илүү гарсан хэсгүүдийг нь хэдүүл бас гоёор ингэж хийж үзье да тий. Одоо энэ дээр мэлхийгээ миний хон өгчих. За бэлээрээ. Хөлнөөс нь Хүйн тааруулаад нүхээ наатаа зөв. Би дараа. Энэ ширээн дээр ингэ тавьчих. Ширээн дээрээ тавьчуулаа. Хэд ч амар баг. За одоо сүйртэй мэлхий болчихсон тий. за та хоёрт ямар санагдаж байна? Одоо яах вэ? Өсрөх болов? За өсрөж үзье хэдүүлээ. За нөхөд чинь таарсан байна уу? За. За юу та хоёр яа гэж бодож байна? Өсрөнө гэж бодож байна уу? За одоо ингээд дээшээ татаад доошо болгохаар яаж юм? Яаж юм? Хоёр сорон чи хоорондоо наалдахгүй байгаас тээ. Бүр ингэж тултал нь эндээсээ гаргалгүйгээр за одоо чиний үзтээ. Бэлхийг яаж юм? Өөрөө Өсөрч гин үү? Ямар юм? Гоё юм а тий ингээд өсрөөд тийм үсээ ингээд энэ нэр хооронд юу ч байхгүй агаар байгаа. за Хоёр сорон чи хоорондоо хэцүү байна тийм. мэлхийг хөдөлсөн үү? Мэлхийг нь яаж хөдөлж гин? Өсөрч. Тэгвэрч Ижил байвал яахаар байна? Тэгэхээр ижилхэн хоёр өнгө байх юм бол Дахиад. түлхэлцэж шít. Одоо эн чинь ийм байгаа даа байхгүй юу? Түлхэж аваад нэгээ одоо эн чинь ингээд улаан хэсгийгээ буцаагаад ингээд түлхээд байгаа учраас энэ мэлхий өсрөөд байгаа байхгүй юу? Энэ цэнхрийг ингээд эргүүлээд тавьчих юм бол яах вэ? энэ мэлхий эндээс ийшээ татагдаад шууд наалдчих чинь гэсэн үг. Тэгэхээр мэлхий өсрөхөө болно гэсэн үг. Хэдүүлээ ингээд өсрөхийн тулд хоёр ижилхэн өнгийг хооронд нь ингэж харуулж наах нь шүү. Найзууд руугаа ингээд харуулж ингэж хоёр удааныгаа ингэж наах юм бол энэ хоёр мэлхий ингээд нэгнийгээ түлхэх нэ. сонирхолтой юм аа тий. Арай их туршилттай хамт байсан. Баярлалаа.